За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ одоо групп дээрээ social learning гэсэн төрлийн яаж тохируулах юм бэ? Тэрийг үзэх болно. За тэрийг тохируулахын тулд энэ share төвчний ардталт байгаа. More гэсэн төвчөн дээр дарахад за энэ цэснүүд гарч байна. За энэ цэснээс edit group settings гэсэн цэсэн дээр дарахаар нөгөө группийн тохируулах гэх хэсэг маань гарч ирдэг байгаа. За анх бид нар нөгөө e-сургалт гэсэн группөө үүсгэхдээ бол энэ general гэдэг ерөнхий одоо групп ингээ үүсгэсэн байгаа. За одоо бүгдээрээ сургалтанд хэрэглэгдэх одоо яг social learning гэсэн сургалтанд хэрэглэх төрлийн сонгохын тулд одоо энэ change гэж тавьж байгаа. Энэ change дээр дарангууд одоо энэ дугаас нөгөө олон төрлүүд байгаа тий. General тэгэл худалдааны тавлаамын тэгэл ингээ. За энэ болохоор social learning гэдэг тэгэхээр яг нөгөө сургалт явуулахад зориулагдсан групп гэж байна. За энийгээ сонгоод save чинь. За ингээд сонгочлоо. За одоо ингээд сонгохоор энэ дардаа энэ хилцүүлэг одоо гişүүд өгөөдлөг фото гэсэн энэ доотлын unit гэдэг нь ороод ирж байгаа. За тэгвэл ингээд нэмэгдээд ороод ирж өмнө нь бол энэ unit гэж байхгүй байгаа. За хэрвээ энэ одоо landing tab гэдэг чинь анх ингээд групп руу оронгууд чинь хамгийн дөрөв нь unit-ийг ачаалах юм уу эсвэл хилцүүлгийг одоо хүмүүс нөгөө нэг сэдв бичээл тэр доор нь хилцүүлэг ингээд өрнүүлдэг шүү дээ. Постонд тэр юмнууд нь гарах юм уу эсвэл хичээлийн unit гэсэн хэсэг нь төрүүлж харагдах юм уу гэдэг тохируулдаг байгаа. За тэгэхээр энэ одоо unit гэдгийг сонгочихъя. За тэгээд энэ доотлолт нь болохоор яг location гэдэг хэсэг дээр нь болохоор яг хаанаас одоо энэ групп маань яаж ингээд улсаа тодорхойлоод өгч болно тийм ээ. Монгол Улаанбаатар гэж за энийг сонгочих. За тэгээд энд яг имэйл төрний хэрэг шаардлагатай аппликейшнуудыг бол холбож өгч болдог байгаа. За энд болохоор та одоо өөрийнхөө удирддаг нөгөө пэйж үүсгэж болно тийм ээ. Ер нь бизнес пэйж одоо онлайнаар ингээд та сургалт явуулах гэж байгаа эсвэл онлайнаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Facebook дээр заавал пэйж үүсгэрээ. Пэйж үүсгэснээр бол нөгөө олон давуу талуудтай гэдэг шүү. Ер нь одоо манайх удахгүй нөгөө Facebook-ийн 2 хичээл гарч байгаа. Ер нь хийгдэж байгаа. Тэн дээр бол энэ тодорхой яригдах болохоор энэ дээр бол нэг зүгээр тавчхан Facebook пэйжтэй байгаараа л үзүүлэх юм. За энэ дээр болохоор би пэйжээ холбоё. Линк юу пэйж гэдэг дээр дарангууд одоо ямар миний удирддаг пэйжүүд юм яаж юм тий. За тэгэхээр би энэ тэмцэг юм гэсэн пэйжээ холбочихъя. Линк гэдэг дээр дарангууд шууд холбогдчихно гэсэн үг. Цаг жоохон орой болсон болохоор юм жоохон сүлжээ жоохон animation жоохон удаан байгаа шиг байна. За ингээд харт. За холбогдчихлоо энэ тий. Нэгсээ одоо тэгээд дүн гэсэн төвчөд тарсан. За энэ дээр болохоор яг нөгөө юуныхаа өнгө энтрийг бол сонгоод явууч болтгий. Энийг сонгочлоо. За манай. За энэ нэрний хувьд болохоор ингээд яг нэрээ нөгөө өөрчилж болно. За би энд болохоор зүгээр яг одоо хэрвээ ингээд цөөхөн одоо гишүүнтэй авах үед бол нэрээ бол яажлаа гэж өөрчлөж болоод байна. 5000 гишүүнтэй болчих юм бол энэ нэрийг өөрчлөх боломжгүй байдаг. За би зүгээр тэн 12 ингээд нэмээд өгцөө. За провинси гэхээр одоо нөгөө нууцлалын тохируулах гэж байгаа. Бид нар өмнө групп нэгтэй бол юу ийсэн тий тайлбарласан тий олон нийтэд нээлттэй байх юм уу хаалттай байх юм уу. За энэ удаа бид нэр хаалттай байна гэж байгаа тий. Яг бол бас жоохон тодорхой хэмжээний төлбөр аваад энэ сургалтын материалаа хүмүүст өгдөг байж болно. Эсвэл хаалттай ч гэсэн хүмүүс нөгөө сонирхсан хүмүүсийг одоо нэг шигээ нэмээд өөрөө админ нэмдэг ийм байдлаар зохион байгуулах гэж байгаа тохиолдолд энийг нь сонгодог гэж өмнө хичээл үтсэн. За энэ болохоор мөн тий нөгөө хайвал таныхаа твтэй харагдана. Одоо гишүүн биш хүмүүс төсөн харагддаг гэсэн. Харагддаг гэсэн тохируулга байгаа. Хэрвээ хайдын хийчих юм бол юм зөвхөн гишүүд л харагдана, өөр бусд хүмүүс харагдахгүй гэсэн үг байна шүү. За энэ чинь юу вэ?
За энэ болохоор яагаад нөгөө нэг хүмүүс ингээл мэдээлэл бичгээр одоо админ бичиж гин, тэр нь бичиж гин гэдэг ингээд нэг юм зурагтай юмуд гардаг шүү дээ. Тэрийг тохируулахыг хэлж байгаа. За тэгээд энэ дээр нөгөө хэрвээ энэ юу маань одоо бид нэр зөвхөн ерөнхий ингээд Facebook-ийн группийн төрөл маань general гэдэг байсан болоод энэ төрлийн сонгоогүй байгаа тохиолдолд бид нэр энэ төрлөө энэ social learning гэдэг рүү шилжүүлэхгүйгээр зүгээр энэ social learning units гэдэг юм болохоор ингээд гэдэг энэ чинь байждаг байхгүй тэрийг дараад идэвхжүүлж болно. Одоо хэрвээ буцаа гэдэг юм бол юм уу гэдэг дарчингууд энд нөгөө unit гэсэн маань байхгүй болчихж байгаа. За тэгээ unit бид нэр хэрэгтэй яагаад бол хамгийн чухал сургалт явуулахад чухал хэрэгтэй хэрэглүүр байхгүй юу unit маань. За одоо ингэж удаан хэрэгэд энэ аль болох чухал тий. За энэ гишүүнчлэлийг болохоор хэн зөвшөөрөх юм бэ гэж чинь тий. Тэгэхээр энд бол ерөөсөө админ ингээд яг бол төлбөртэй явагдаж байгаа учраас та тухайн гишүүнийг хэмж үзээ. Төлбөрөөлсөн байна уугүй юу гэдэг нь. Эсвэл яг нөгөө хүсэлт явуулахаас сурахын мөхөр хүсэж байгаа төлбөр авахгүй ч гэсэн бас нэг тодорхой шалгуур тавиад хүмүүсийг өсвөж байгаа шүү дээ. Тийм тохиолдолд заавал админ юм уу одоо зохицуулагч нь болохоор хэмж үзээ. Гишүүнчлэлээр бүртгэдэг ингэж тохируулдаг. Тэгэхээр энийг сонгосон дээрээ. За энд болохоор нөгөө асуултууд бичиж өгдөг тийм ээ группд яхаад. За асуулт нь болохоор та захимаар суралцах датад эзэн нөө гэсэн гэж тийм ээ. Тийм. Үгүй. За тэр нь датад суралцах хүсэлтэй. За энэ чинь та өөрөө ямар ч хэдэн ч асуулт юм болно тийм ээ. За ингээс энэ удаа нэг л асуулт. За энэ дээр нь болохоор яг группийн дөрвөн байх хэрэгтэй тийм ээ. За группийн дөрвөө энэчнээс шууд одоо өөрөө ингээд биччихээ шууд аплод хийдэг гэж бас болдог шүү. Иймэрхүү. За дөрвөө үүсгэх гэж байна тийм ээ. Дөрвөн. За тэгэл эн чинь нөгөө зам тэг бусдтай тэ харилцах шаардлагатай. За тэгээд дөрвөн ер нь бодож байгаа л хэлэн чинь биш. Зүгээр жишээ болгоод би юмны өгүүлбэр биччихье. За confirm гэдэг дар. За дөрвөн. Ингээд үрд. За энийг тохируулсан тэгээд сая дөрвөн рүү ороод ингээд явуулсан. За энэ pages post permission гэхээр энэ нөгөө за энэ групп тэр чи одоо хэн ч ингээд юу бичиж болох юм уу гэсэн сонголт байна тий. Хэрвээ тэгэхгүй зөвхөн админ гэдэг юм бол зөвхөн энэ админ гэдгээр нь сонгочих болно. За яг энийг биччихье. Тэгээд бүх постыг болохоор ер нь бол админ хянах ёстой гэж үзэх юм бол та энийг сонгоно. Хянахгүй зүгээр нийтлэг. Ер нь гэхдээ групп дээр бол энийг чиглэлтэн дээр баг. Яг бол нөгөө хүмүүс чинь янз бүрийн одоо нөгөө бэлэгтэй лайв интернет нөгөө олон групп шеэр хиймээ гэлээд шүү дээ. Хүмүүс янз бүр юм ингээд шеэрлждэг байхгүй юу? Тэгэхээр энэ хэрвээ ингээд шеэрлсэн ч гэсэн та өөрөө админ юм чинь хянж үзээд зүгээр чинь групп дээр нийтлж болохоор юм байна уу, юм байна уу гэдэг нь үзэж байгаа та зөвшөөр. Нийтлэхийн хэсгийг шийднэ гэсэн. За одоо ингэсэй. За ингээд бүгдээрээ групп болохоор яг суралцсан зориулсан. Окей. Тохируулчлаа.